Сайн уу? Өнөөдөр бид Гоку болон Нарутогийн хоорондох тулааны хүчийг дэлгэрэнгүй харьцуулж үзнэ. Тэдний биеийн хүч, хурд, тэсвэр, техник, эцсийн потенциал зэрэг бүх үзүүлэлтийг авч үзье. Та хэн нь ялна гэж бодож байна? Subscribe болон лайка дараад бичлэгээ үзээрэй. Гоку Ультра Инстинкт Мастерд үедээ хүчний тэмцээнд Жирийн Galaxy Level цохтыг тэсвэрлсэн. Энгийн ойлголтоор 1 сая гаригийн массыг цохихуйц хүчтэй. Түүний булчингийн хүч нь уул хад биш, харин гаригийг түлхэж татах түвшинд хүрдэг. Камехамеха нь 10 сая килограмм биетийг цохих хүчтэй. Хазуун нь 5 сая градус Цельсиусд хүрнэ. Гранд Престийн потенциал мультиверсал тиер хүртэл өсч чадна. Наруто, Six Paths Sage Mode болон Kurama бүрэн нэгдвэл Мадарыг сарны түвшинд дөргөхүйц хүчтэй. Цэвэр биений хүч 500 тонн биетийг өргөж чадна. Full Kurama Berserk гаригийн хэсэгт нөлөөлөхүйц хүчтэй. Rasengan стандарт 100 мянган килограммын биетийг цохих хүчтэй. Хазуун нь 5000 градус Цельсиусд хүрнэ. Гоку Нарутоос маш давуу хүчтэй. Онооны хувьд Гоку 1 оноо авч байна. Хурд Гоку Ультра Инстинкт гэрлийн хурднаас 100 мянга дахин хурдан. Instant Transmission секундэд хэдэн сая километр телепорт хийж чадна. Реакцийн хурд олон гэрлийн хурдтай довтлооноос автоматар зугтана. Наруто Six Paths Mode гэрлийн хурдтай довтлооноос зайрч чадна. Түүний хурд гэрлийн хурднаас 5 дахин их хурдтай. Реакцийн хурд нарийн Ультра Инстинкттэй харьцуулахад доогуур. Гоку Нарутоос 20 мянган 100 мянга дахин хурдан. Тэгэхээр онооны хувьд Гоку 1 оноо авч байна. Тэсвэр бат бөх чанар. Гоку вирустэй тулалдах үед дэлхий сар зэрэг биетийг устгах хүчийг биедээ тэсвэрлсэн. Super Saiyan Blue Kaioken 100 мянган градус Цельсиусын халуунд тэсвэртэй. Галактикийн вакуумд асуудалгүй амьдардаг. Наруто Kurama Mode цаар бомба хэмжээний цохилтыг даадаг. Аматерасу гал 2000-3000 градус Цельсиус халуунд тэсвэртэй. Галактикийн хэмжээнд биш. Гэхдээ чакрагаар хамгаалж амьдарч чаддаг. Дүгнэлт. Гокуийн тэсвэр нь Нарутоос галактикийн түвшинд илүү. Тэгэхээр Гоку ахын 1 оноо авч байна. Чадвар техник. Гоку Martial Arts Master Roshi Whis Grand Priest Ultra Instinct автоматар дайралт мэдэрч хурдан хариу үзүүлдэг. Ки техникүүд Камехамеха дэлхийг галактик устгах түвшний энерги. Эсрэг орчинг устгах чадвартай. Наруто Shinobi Master Rasengan Rasen's Shuriken Shadow Clone Six Paths Power Chakra Control бараг хязгааргүй. Sealing Jutsu дайснаа битүүмжлэх стратегийн давуу тал. Rasen Shuriken 200 мянган килограммын биетийг цохих хүчтэй. Дүгнэлт. Стратеги техникээр Наруто илүү өргөн. Тийм болохоор Наруто 1 оноо авч байна. Гокуийн потенциал Нарутоос 1000 сая дахин дээш. Гоку нь хүч, хурд, тэсвэрээр үлэмж давуу. Наруто олон татын чадвар, стратеги Sealing Jutsuд давуу. Гэхдээ цэвэр хүчний хувьд Гокуийн мультиверсал төвшний хүчинд дутмаг. Шууд тулалдахад Наруто стратегийг ашиглаж магадгүй. Гэхдээ цэвэр хүчээр Гоку ялалт байгуулна.